Сайн байцгаана уу? Энэ өдрийн мэндийг хүргэе. Энэ удаагийн зочноор трансгендер хүмүүс эв нэгдлийн төлөө төрийн бус байгууллагын гүйцэтгэх захирал инхч оролцож байна. Сайн байна уу? За. Хоёулаа өнөөдрийн сэдвээр яг трансгендер хүмүүс гэж ямар хүмүүсийг хэлдэг юм бэ? За, трансгендер хүмүүс гэдэг нь болохоор одоо өөрийн төрхөд тэмдэглэгдсэн хүмүүсээс өөрийн хүсээ мэдрэгтэй арай өөрөөр мэдэрч байгаа хүмүүсийг хэлээд байгаа. Өөрөөр. Тийм. За. Буюу одоо би бол трансгендер эрэгтэй хүн. Миний төрхөд тэмдэглэгдсэн хүс маань эмэгтэй. Гэтэ би өөрөө эрэгтэйгээр мэдрээд нийгэмшиж амьдардаг юм байна. Тийм. Тэгэхээр энэ чэнэс юу орж ирэх юм бэ те? Бэлгийн чиг баримжаа болон хүүсийн чиг баримжаа. Тийм. Энэгээр яг яаж хүмүүсийг ялгаадаг? Хүсийн баримжаа, бэлгийн чиг баримжаа хоёрыг ялгаа гэж байна. За, хүсийн баримжаа нь болохоор зөвхөн өөрийгөө мэдрэх мэдрэмжийн тухай байгаа. Та өөрийгөө одоо тэр эрэгтэй, эмэгтэй гэдэг нийгэмд заасан байгаа тэр хүсийн алинд нь өөрийгөө одоо нийцүүлж мэдрээд байна вэ? Гэдгийг одоо өөрийгөө дотгошоо чиглэсэн. Бэлгийн чиг баримжаа болохоор гадагшаа чиглэсэн буюу хинд татагч чинь, ямар хүн татагч чинь, эмэгтэй хүндээ татагч байвал лесбиан, одоо эрэгтэй хүндээ татагч байвал гей, эсрэг хүсний хүндээ татагч байвал стрейт гэдэг байгаа. Тэгэхээр трансгендер хүн болгон стрейт байдаг гэсэн үг биш гэсэн үг болж байгаа байхгүй. Тэгэхээр яг өөрийн чинь бэлгийн чиг баримжаа болон хүүсийн чиг баримжаа нь юу вэ? За, миний бэлгийн чиг баримжаа болон хүүсийн баримжаа бол би трансгендер эрэгтэй стрейт хүн байна. Трансгендер эрэгтэй стрейт хүн гэсэн. Тэгэхээр одоо юу гэх юм ямар хүс татагддаг гэсэн үг? Тэ эмэгтэй хүстэй хүн татагдана л гэсэн үг. За, Монголд одоо трансгендер хүмүүс гэж байдаг. Тэгээд Монголд байгаа энэ трансгендер хүмүүсийг одоо юу гэх юм нийгмээрээ янз янз хэлэх юм аа. Одоо биеийн үнэлтгэлгийн янз бүр энэ дээр. За, тийм ер нь трансгендер хүмүүс тийм байдаг юм уу? Үгүй юм уу? За, манай транс олон нийт бол мэдээж хасаагүй байсаарч ирсэн, байсаарч байгаа, байсаарч байна. Энэ бол хүний төрөлхийн өөрчлөгдөшгүй мөн чанар мөн. За, тэгээд хүн бүр өөр амьдардаг шиг одоо трансгендер хүмүүс ч гэсэндээ өөр ингэсэн амьдралаар амьдраад явж байгаа. За, манай зарим одоо транс олон нийт маань их сургууль сурж юм те. Зарим нь болохоор хувийн бизнестэй, зарим нь болохоор бэлэн хөдөлмөр эрхлээд явж байгаа гэх мэтчлэн ер нь бол тухайн хүн өөрөө одоо хоол олж идэхийн тулд тий тухайн зорилго мөрөөдөлд хүрэхийн тулд ямар аргаар бид мөнгө олж болж байна. Тэгээд надад бас ямар боломж байна тий тэрнийхээ хүрээнд бол яг сурах боломжтой байгаа сураал бизнес эрхлэх боломж байвал бизнес эрхлээд за би бэлэн хөдөлмөр эрхлээд ингээд мөнгө олоод өөрийнхөө амьдарч чадах юм байна гэж бодож байгаа тухайн замлаараа амьдраад ингээд янз бүрийн амьдралтайгаар явж байгаа. Тийм. Жишээ нь миний хувьд бол би өөрөө ингээд төрийн бус байгуулад хажуугаар нь одоо DX-тэй бармен хийгээд явж байгаа. Тэгээд одоо наачиг ийм трансгендер эрэгтэйчүүд сурахын хажуугаар ажиллаж байгаа ч юм уу, асуу сургуулаад өгсчүүд мэгүү 50 ингээд өөрийнхөө амьдрахын тулд мөнгө цуглуулад явж байгаа ч юм уу. Ингээд төрөл бүрийн хүмүүс байгаа. Трансгендер охтуудаас маань бол манай төвд ирж уулзаж ингэж даврын зөвлөгөө авангаа ингээд нийгэмшээл амьдраа явж байгаа одоо модель хийж байгаа ч юм уу тий зураг зураад явж идэг ч юм уу зөндөө одоо ингээд хүмүүсийн нийгэмд ингэж харагддаггүй гэхдээ ингээд яг л хүний амьдралаар амьдраа явж байгаа зөндөө хүмүүс байна. Нийгэм бол зөвхөн тэр нэг муу талын дүү илгээж айгүйх яриад байдаг. Тийм тэр муу тал нь яг нийгэм өөрөө тэгж яриад байна л да. Түүний энэ трансгендер гэж хүмүүс яг ийм байна. Ийм хүмүүс байна гэдэг одоо юу гэх LGBT хүмүүсийг трансгендер хүмүүсээр ерөнхийдөө их
дүгнэж бас нэг юм өөрөө их ярьж байна. Ер нь бол хүн мэдхгүй зүйлээсээ айдаг гэж ярьдэн штэ. За тэгээ 24 онд бид нэр хамтдаа ингээд өөрсдийнхөө эрхийг нийгэмд ингэж эрхийн төлөө нийгэм дуурахаар төрийн бас байгууллага байгуулсан. Тэгээд трансгендер хүмүүс эв нэгдлийн төлөө төв гэдэг. Одоо транс төв дээр трансгендер хэрэг хүмүүс ханддаг бай. Одоо жишээ нь транс эмэгтэй хүн гэж байна. Эрэгтэй хүн гэж байна. Тэ? Яг хэрэг хүмүүс хандж байна. Тухайн хүмүүс ямар үйлчлэгээ илүү авсан. За ер нь бол манай олон нийтийн хувьд одоо нэг эргэн тойрондоо гадуурхагдах айцаасаа болоод энэ бол маш их далд өөрийгөө нууж амьдарч яадаг. Тэгээд төвийн зүгээс бол яг өөрөөрөө байлгахаас гадна нууцыг хэрхэмлээд нэг тухайн хүний өмнөөс комаут хийхгүй өөрийг өмнөөс нь ил гаргахгүй байх тэр аюулгүй орчныг бүрдүүлж өгдөг. Тийм учраас одоо төвдөгөө холбогдох хаягийг олж аваад би ганцаарч уулзалт хиймээр байна гэж хурж ирдэг. Сартаа бол 4-5 хүн бол тогтмол ирж байгаа. Тэд нар маань юу хүсэж одоо ихэвчлэн үйлчлэг авч ийн вэ гэхээр даавар хүүсийн шилжилт. Надад ямар боломж байна? Монголд энэ орж ирдгүү байдгүй ямар эмчтэр очих вэ? Би ээж авдаа яаж өөрийгөө илэрхийлэх вэ ч юм уу? Тиймэрхүү одоо хүүсийн шилжилт өөрөөр амьдрах гэдэг зүйлүүдийг л их хүсэж ирдэг дээ. Заримдаа бас ээжүүд аягүй хүүхдтэй үрж ирдэг. Би хүүхдээ ойлгохгүй байна. Эсвэл би хүүхдээ яаж дэмжих вэ? Нэг бол би ингээд миний хүүхэд тэгэхээр нөгөө буцах тэр юм ярих гэдэг. Би одоо хүүхд маань өөрөөрөө байгаасаа гэж хүсэж байгаа гэсэндээ нэг өдөр ээжээ та намайг тэр үе зогсоохгүй байсан би гэдэг ороод тэр үедээ сайж байна. Гэт одоо нөгөө нийгэмд байдаг буруу ташаа ойлголтууд өгдөө штэ трансгендер хүмүүсийн талаар одоо лесбиан, гей, бисексуал хүмүүсийн талаар тэр ойлголтыг эцэгтэй бид нэр ком аут хийх үед эцгийн дотор хамгийн түрүүнд айц төрж эхэлдэг гэж байгаа байхгүй. Би хүүхдээ аюулгүй байгаасаа гэж хүсэж байна. Би эрүүл байгаасаа, жаргалтай байгаасаа гэж хүсэж байна. Тэгээ нийгэмд байдаг тэр аимшигын зүйлийг би трансгендер биш би ингэж амьдарч байгаад миний хүүхд трансгендер байгаад энэ нийгэмд яаж амьдрах юм бэ? Тийм учраас би өөрөөр нь байлгахаас айж ингээд тэрнээсээ болоод би эсэргүүцдэг. Нэг өдөр би өөр ингээ хүүхдээ өөрийн хүсээгүйгээр цагинсан ч юм уу. Тиймэрхүү байдлаар хурж иж уйлдаг ч юм уу. Тийм зөв мэдээлэл байхгүйгээс болж хүүхдээ ойлгож чадахгүй байх, өөрийгөө улам цүгэх ч юм уу. Тийм байдалтаар хурж ирдэг. Тэгээд ингээд төвийн зүгээс бол трансгендер байдал нь яагаад төрөлхийн яагаад бид руугаас байдаг зөндөө олон хүүхдүүд өөрөөрөө байснараа жаргалтай байна тий энэ дэлхий бидний амар тайван жаргалтай байгааг харуулахгүйгээр ингээд учиргуул зовоол ингээд байж идэм шигээр дотоосаал үхэл байж идэм шигээр нийгэм бол цацсан байдаг. Гэтэл үгүй бид нар бол дэлхийн одоо нэгдсэн үндэсний байгууллага бол 2019 оноос трансгендер хүмүүс л өвчин бишээ энэ бол хүний онцлог төрлийн онцлог юм а гэдгийг баталчихсан. Одоо бол дэлхийд даяараа одоо сэтгцийн өвчин гэдэг ангиллаас хасаад эрүүл мэндийн онцлог нөхцөл байдалтай гэж уншилж байгаа. HR гэдэг уншуур. Тэгэхээр ер нь бол трансгендер хүн байгаа нөр төрөлхийн учраас эсэргүүцэх тусам энэ бол тухайн хүүхдийг улам аюултай байдалд оруулж байгаа. Харин өөрөөр нь байлгах тусам илүү тайван, жаргалтай байгаад тухайн хичээлдээ анхаардаг ч юм уу. Өөрийн яг юм амьдралаа нэг юм бодох, нэг сөхөөтэй болж ирдэг. Эсэргүүцэгдэх тусам нөгөө ч өөртөө ингэж төвлөрөөд яг юм гол зүйлдээ одоо нэг амьдрахтаа төвлөрч чадхаа болчихдээ. Тийм амьдрах итгэлгүйч юм шиг. Тийм нэг л эргэлзээтэй байгаад байгаа. Ер нь бол ирж байгаа олон нийтээс маань маш их харагддаг. Тэгээд номер 1-т олон нийт маань бол орон зай өсч идэг, аюулгүй орч өсч идэг, амар тайван өсч идэг. Тэгээд шууд эдгээр зүйлийг хүсэж байгаа учраас даавраар л би энэ зүйлүүдэд хүрэх юм байна гэд дааврыг би яаж олох вэ? Яаж би хүүсийн шилжилтээ эхлэх вэ гэд шууд эдгээр зүйлүүдийг хүсэж эхэлдэг.
Тэгэхээр дааврын юм ууж ийж хүүсийн шилжилтэнд орж эхэлж байгаа. Орж эхэлдэг байна. За тэгэхээр дааврын им уулаа гэхэд Монгол улсад яг энд чиглэсэн мэрэгжлийн одоо юу гэх боловсон хүчин эмч байдгүй. За тун хор бараг л байхгүй гэмээр. Ер нь бол яг юм нарийн мэрэгцсэн, бүрэн мэрэгцсэн эмч маш хор. Одоо бидний очдөг эмч маань бид нар аль болох хариуцлагатайгаар даавар гэдэг зүйл чинь бол хүний биеийг тэр чигээр нь өөрчилж байгаа, тэгээ сэтгэл зүйд нөлөөлж байгаа. Гэтэ бидний хувьд мэдээж жаргалтай зүйлүүд байгаа юм. Өөрийн мэдгүйгээр нь дотоодод зүрх бөөр юу гэдэг нь тэдгээр зүйлүүдэд нөлөөлж байгаа гэдгийг мэдж байгаа учраас хамгийн түрүүнд бид нар эмчийг хайсан. Бид нар тусалж чадах эмч юу байна вэ гэд. Би өөрөө биеэрээ болоо ингээд 10-аад эмнэлгээр ингээд явхад бол тэрний 9 нь надад яг юм тухтай үйлчлэг үзүүлж чадаагүй буюу ойлгохгүйсэн үгдээс. Би яг чиний хүсэж байгаа үйлчлэг өгч чадахгүй юм шиг байна. Чи манин юм уу? Яг юу юм? Цамцаас өгч байгаач би ч аарэ ч юм уу те. Тиймэрхүү байдлаар хариулт үзүүлж ийсэн. Тэгээд ресепшнүүд нь одоо би эмэгтэйчүүд аль эмнэлгээр явж байгаа шүү дээ. Тэгмэд ресепшнүүд нь ингээд хэнийг үзүүлэх гэж байгаа вэ? Яах гэж байгаа вэ гэл одоо нөгөө эмэгтэйчүүдийн эмнэлэг. Тэг хүлээлгийн хэсэг дээр хүмүүс нэг гайхал хараад идэх ч юм уу энэ одоо яах гэж байгаа юм бол гэл. Гих мэтчлэн одоо эрүүл мэндийн салбарт бол тэр зам улсын эмнэлгээр явхад бол нэг биднэрт одоо хандаад үйлчлэг үзүүлчих юмч тун хурглаж хардаг. Нэгвэл бид нэр хараахан ангиж холбоо барьж чадаагүй байгаа болов гэж боддیں۔ Бид нэр одоо хүртэл ялгуулан гадуур холбоо байгаа. Тэгээ бас дээр нь одоо эмчнэр мэдлэггүйсээ болоод яг яаж идэгэр хүмүүст ээлтэй биднэрт одоо үйлчлэг үзүүлэх вэ гэдгээ бас хараахан мэдэхгүй байгаа ч юм. Тийм байна. Тэгэхээр эмчнэр харьцах харилцаан дээр боловсралгүй байна уу? Эсвэл яг энэ эзэмсэн мэрэгжил дээр боловсралгүй байна уу? Мөн яг энэ трансгендер хүмүүс чиглэсэн нэг тийм тусгай мэрэгжил гэж эсвэл байдаг юм уу? Нэмэлтээр одоо сурж боловсрсон зүйл бас байх ёстой байдаг юм уу эмчнэрт? За ер нь бол дааврын болон дотоод шүүрлийн эмчил байх юм бол тийм амар өөр онцлог юм байхгүй. Одоо трансгендер биш хүмүүс 40-50 наснд хүрээд даавар хэрэгэлдэг гэж байгаа юм. Бас яг бид нэр ингээл даавар орлуулах эмчилгээ, хүүсэн шилжилт хийгээд байгааз яг энэ шиг адилхан процессор тэдгэр хүмүүс даавар хэрэглээд ингээд өөрийн биеийг одоо тухтай өөртөө тухтай байлгахын тулд тухайн даавраа өсгөж ингэж хэрэгэлдэг гэж байгаа юм. Яг тэр процесстой бид нар адилхан. Тэнгүүд яг энэ онцлогтод тааруулаад эмчнэр гол нь хамгийн их яагаад гэдэг юм эсрүүцэд гэдэг юм эсрүүцэх хандлага гаргаад идэг юм тухайн эмнэлгийн асуудалд орох үедээ гэдгээс хайх гэдэг. Одоо нөгөө трансгендер хүмүүс очичдаг одоо ингээ одоо мэдхгүй байгаа даа шүү дээ энэ талаар бидний хувьд уг нь бол энэ дааврын шилжилт маань тусалж байгаа нь өөрөө хүний амь аварсантай тэнцэж байгаа зүйл байгаа байхгүй. Бид нар өөрийнхөө амьдралд ингээд амьдрах бүрэн боломжийг олгож байгаа маш гоё. Одоо энэ бидний амьдралд нөлөөлж байгаа юм чухал үнцэнтэй мөч байгаа байхгүй. Тэнгүүд эмчнэрийн хувьд болохоор энэ нь жоохон хүний одоо хүсийг өөрчлөд байгаа юм шиг тий ингээд аюултай л зүйл хийгээд байгаа юм шиг айц төрөд идэг гэсэн ихэндээ. Тэгээд одоо бидэрт үйлчлэг үзүүлж байгаа юм ч бол юурээс айгаад ах юм байхгүй мөлий. Энэ бол ингээд яг трансгендер биш хүмүүст үйлчлэг үзүүлж чаддаг. Ямар ч ялгаа байхгүй мөлий. Ингээд айгаад ах юм байхгүй энэ талаар харин ч илүү судлаад харин ч илүү их мэдээлэл өгөөд хэрэгтэй зүйлс одоо энэ шинжилгээ юмнуудаар нь хангаж өгөөд зөвлөгөөнүүдэд нь ингэж хяналтанд байлгаад өгөх нь харин ч зөв юм бэлээ. Үйлчлэгээ харин ч трансгендер хүмүүст үзүүлэл байх хэрэгтэй, эсэргүүцэж болохгүй гэдэг тэгж байгаа байхгүй юу? Тийм. Энэ дээр одоо юу гэх юм улсын хэмжээнд гэх юм бол төр засгаас тийм дэмжлэгч юм уу эсвэл тийм ойлгомжийн ойлголтын тийм зүйл байдгүй. Манай төр засаг байхгүй. Ер нь бол
төр засгийн зүгээс бол дэмжлэг байхгүй л гэж л та. Хэрэг Тэр одоо энэ нийгмээр байна, улсаараа байна. Эдгээр яагаад ингэж учиргүй их ингэж юу яагаад гэдэг. Дөлөөд байдаг. Холдоод байдаг. ер нь бол Энэ хүмүүст яаж чиглэх ёстой юм? Яаж энийг ойлголтыг өгөх ёстой вэ? Ер нь бол хүн бүр өөр онцлог тий. Ингээд бид нар бүгдээрээ ялгаатай хүмүүс ингээд нэг дэлхий дээр амьдарч байгаа. Ингэж амьдрахдаа бүгд өөр онцлогоороо ингээд амьдрах бүр нь эрхтэй. Хүн бүрт хүндлэгдэх хэрэг байгаа. Өөрөөрөө амьдрах хэрэг байгаа. Эрүүл байх хэрэг байгаа. Биеэ бас өөрийн мэдлэрээ захирах хэрэг байгаа. Эдгээр эрхийг хүндлээд угнал нэгний ялгарлан гадуурхах ёсгүй юм байгаа юм л та. Гэтэ энэ дэлхий бол юу яатсан л одоо нэг патриархийн засаглалтай эцсийн хэрэгт ноёлцсон гэж ярьдэн штэ. Одоо яг тэдгээр хүмүүс өөрсдөө тааруулж тухайн нийгмийн тогтолцоог бий болгоцсон байгаа тийм. Жишээ нь бид яг трансгендер хүмүүсийн тухай ярьж байгаа юм чинь 90-ийн үнэлгээн дээр жишээ авъя. 90-ийн үнэлгээн дээр хүүсийн тэмдэглээ эрэгтэй эмэгтэй гэсэн хоёрхан сонголттой байдаг. Тэгвэл дэлхий дээр хүн төрөхдөө энэ дэлхий бүтэхдээ өөрөө 90-ийн үнэлгээтэй бүтээгдсэн юм уу? Үгүй. Энэ нийгмийн тогтолцоог хүмүүс бид нар өөрсдөө бий болгосон. Тэр 90-ийн үнэлгээг тэгвэл бүтээж бий болгож явахад тухайн хүүсийн сонголтын дээр яагаад хүмүүсийн энэ олон төрлийн хүүс байдгаа, энэ гендер байдгаа гэдгийг хүндэтгэн авч үзээд тийм эдгээр хүмүүс бас байдгийг зөвхөн тэр тэмдэглэгийн дээр гаргachиж болоогүй гэдгийг яагаад үг гэд тэндээс асуух юм бол эрэгтэй, эмэгтэй гэдэг трансгендер биш хүмүүс олонх байсан тэдгээр хүмүүсийн л тааллаар энэ нийгмийн тогтолцоо аль хэдийн бий болцсон трансгендер хүмүүс байхгүй юм шиг энэ нийгэм аль хэдийн хөгжсөн байгаа даа. Тэнгүүд энэ нийгэмшиж чадаад байгаа бие биетэй өдөр тутамдаа харьцаал банк ороод дэлгүүр ороод 90-ийн үнэлгээр өгүүлжлэх яваад байгаа хүмүүс чинь трансгендер биш хүмүүст илүү ээлтэй трансгендер хүмүүст хэцүү болоод ирж байгаа юм. Саадтай. Тэнгүүт олон төрлийн асуудлууд бий болоод сургуульд орохоос эхлээд цэцэрлэгт орохоос эхлээд хувцас формоо сонгохоос эхлээд ажлын байран дээр анкет бүглөхөөс эхлээл. Тэгэхээр нийгэмд нөлөөллийн ямар ажил хийх ёстой болоо? Илүү таниулах, зөв мэдээллийг хүргэх. Тэгээд их мэдлэлтэй байгаа хүмүүстэй хамтрах ч юм уу одоо цагтаа, прокурор, шүүгч ялгуулан гадуурхалтай төртөд очиж байгаа хүмүүс үйлчлэгээ үзүүлж байгаа тэр хүмүүс одоо эмч нар ч байд юм уу, багш нар боловсролын салбарт ялангуяа ер нь бол ЛГБТИК хүмүүс гэлтгүү одоо хөгжлийн бэрхшээлтэй иргэд байна энэ дэлхий одоо зөвхөн ийм цагаан арьстай ийм трансгендер биш, стрит хүмүүс амьдардаг биш гей, лесбиан одоо хараарстай зөндөө олон төрлийн хэлээр ярьдаг олон төрлийн хүмүүс амьдардаг гэдэг үг нь бол багаас нь тэр боловсролын системээр олох хэрэгтэй байгаа юм л та. Тэгээд тэдгээр хүмүүст нөлөөлөх нь бол маш чухал байгаа. Тэгээд харамсалтай гэхдээ өнөөдөр нийгэмдэр тэдгээр хүмүүс маань өөрсдөө бас яг юм трансфобик, хомофобик байх тохиолдол бас байгаа юм л та. Тэгээд тэрнийхээ үүднээс одоо тухайн сургагчийг гаргадаг ч юм уу, тухайн тогтолцоог бий болгодог ч юм уу тийм байгаа болохоор. Тэгвэл 10 жилийн хүүхдийн боловсрол юу байдгүй? Заалт ч юм уу? Тийм мэдээллийн байд юм лээ. Эрүүл мэндийн хичээл дээр нь бол трансгендер хүмүүсийн талаар ч юм уу, ЛГБТИК хүмүүсийн талаар тайлбар байд юм лээ. Аюу хөөрхөн тайлбарлалцсан. Ер нь бол манай боловсролын эрүүл мэндийн салбар юм бол агуулга сайн гэдэг юм лээ. Одоо тэр бэлгийн боловсрол олгох тэр агуулга хөтөлбөр юмнууд нь гэхдээ тухайн боловсролыг олгож байгаа багш нараас нь шалтгаалаад байна гэж байна. Одоо жишээ нь эрүүл мэндийн багш байлаа гэж утгад одоо homophobic, transphobic хүн байж тээ. Яг тухайн хичээлийг орохдоо ангийн урал хийждэг ч юм уу. Эсвэл өөрийнхөө тайлбарлал. Тэгэхээр бол мэдлэгийн хэмжээнд гарын авлага бол хангалттай байдаг гэсэн үг байна тийм. Тэгэхээр энэ
тухайн арга зүйч сургууль хүмүүжүүлэгчийн хандлага хувийн асуудлаас л болж байгаа гэсэн үг шүү дээ. Тэгэхээр ингээд хувь хүний үзэл бодолд нөлөөлнө гэдэг нь жоохон драматай болоод ирчихэж байгаа юм л та. Уг нь бол материал юмнууд бол байна, хангалттай байна. Манай LGBT төв бол үүсгэн байгуулагдсан цагаас хойш одоо транс эрүүлэндийн талаар судалгаа юмнууд бол маш сайн орчуулсан. Юдлид гээд бас төрөмс байгууллага байгаа. Тэр нь тэдний зүгээс бол эрүүлэндийн боловсролын агуулга ямар байна гэдэг дээр одоо дүнэлт юмнууд бол хийцэн. Яг тухайн хүлээж авч байгаа хүмүүс маань, эрх мэдэлтэй хүмүүс маань өөрсдөө бас хэцүүхэн байгаа тань л та. Яг үзэл бодлын хувьд бүрэн хүлээн авч чадахгүйгээс болоод хүүхдүүдэд яг тэр хандлага гаргаж ирээд байгаа байхгүй. Тэгэхээр миний бодлоор тэр хүмүүс маань өөрсдөө үүргийг ухамсарлаад одоо манай төрийн бас байгууллагуудтай холбогдоод хэрэг үнэхээр хэрэгэлцээд юм бол хамаагүй илэн далангуй ярилцаад ягаад энэ зүйл лесби яагаад байгаа юм те? Ягаад энэ зүйл одоо төрөлхийн юм бэ гэдгийг ойлгодог болох нь миний бодлоор бол эрх мэдэлтэй хүмүүсийн үүрэг гэж боддог. Тэгтээ тэр ингээд харин ч цөөнх болсон ялгаатай одоо эрх мэдэлд хүрч чадахгүй байгаа хүмүүсээ ойлгох нь бол урд явж байгаа одоо эрх мэдэл дээр гарсан байгаа хүмүүсийн үүрэг л гэж боддог доо. Мөн одоо жишээ нь нийгэм айгаад байна л да. Тэгээд юунаас эднэр айгаад байна гэхээр ийм хүмүүсийг яриад хэлээд үр хүүхдүүдтэй ойлгуулчих гэхээр манай хүүхдийн болчвол яах юм гэдэг нэг тийм айдас байгаа гэдэг нийгэм. Тэгэхээр эднэр хүүхдүүд үзэж чинь хүүхдүүд байна, хүүхдүүдэд ийм мэдээлэл өглөө юм гэлээ гэдэг. Уг нь бол харин ч харуулад үзүүлээд бүр ингээд илэн далангуй байлгах ёстой байгаа юм л та. Ерөөсөө тэрнээс айгаад гайз байхгүй юм уу? Хэрэг тийж айж байгаа бол нэг тийм дундад зууны үе шиг сонсогдоод байгаа байхгүй юу? Ер нь бол би ингээд сонсоход ийм хүн байна гэж хүүхд нь харцгаар л тийм болчих юм шиг те. Уг нь бол үгүй. Энэ бол үнэхээр яа хэрэг тийм байсан бол би одоо трансгендер биш хүмүүсийг л дандаа харж ирсэн шүү дээ. Би өөрөө ганцаараа л гэж багтаа боддог байсан шүү дээ. Тийм байсан бол би трансгендер биш ирэл өсөх байсан байлгүй дээ. Тэгээд ер нь бол харин ч трансгендер хүмүүсийн талаар, лесбиан, гей, бисексуал хүмүүсийн талаар нээлттэй ярих нь өөрөө тухайн хүүхдийг өөрийгөө багаасаа зөв мэдлэг олоод өөрөөсөө ичхгүй байх, айхгүй байх, харин ч нээлттэй илэрхийлээд 10 жилдээ найз нөхөдтэй байх дурсамж бүтээх боломжийг бий болгож өгнө. Харин ч хүмүүс ярихгүй, нууж хааж, нуух ёстой, ичих ёстой гэдэг мессеж өөрсдийн хандлагаараа, харцаараа, үгээрээ өгсөөр байгаад намайг ийм мэд мэдчихвүдээ гэсэн айцаасаа болоод найзуудтай өөрийнхөө нэг юмыг нугаал, хоёр юмыг нугаал би энэ дэлхий дээр цор ганцаараа юм шиг санагдал бүгэн найзтай болж чадахгүй юм шиг мэдрэмж төрөөл дандаа бүлгийн ажлаас хойш суудаг тий. Ингэсээр хагаад 10 жилийн өнгөрөөнө гэдэг чи өөрөө уг нь бол боловсролын системд зөвхөн мэдлэг аваад зогсохгүй хүнтэй харилцаж сурдаг, өөрийгөө танд сурдаг тий. Энэ бүх алхмаас хоцорчж байгаа байхгүй. Тэгээд тун харамсалтай болчихж байгаа байхгүй. Тэгэхээр харин ч хүүхдүүдэд багаас нь нээлттэй хэлснээр тухайн хүүхд өөрийн LGBT найзаа хүлээн зөвшөөрч сурна. Тухайн LGBT хүн өөрийгөө зүгээр танд сурна. Энэ ичих гэдэг, энэ айх гэдэг мэдрэмжүүдээс хамгаалагдах байхгүй. Тэгээд харин ч өөрийнхөө байгаад, өөртөө итгэлтэй байгаад энэ нийгэмдээ зөв хүн болчлоо нь бол хүсэх юм л та. Тэгэхээр харин ч илэн далангуй ярьж явах хэвээр, үзүүлж явах хэвээр. Тэрнээс биш айгаад байх юм байхгүй, өөрчлөгдөн гэсэн юм байхгүй. Трансгендер байгаа нь төрөлхийнх байгаа шиг, трансгендер биш байгаа нь төрөлхийнх байхгүй. Энэ ерөөс нэг тийм алга уруулахын төдий өөрчлөлт. Тийм байх. Одоо тэгвэл төв дээр магадгүй нэвтрүүлгийг эмч багш нар үзчихэж магадгүй байгаа бах. Тэгээд боловсон хүчний тал дээр гэх юм бол ямар эмчнэр холбогдоосоо гэж хүсэж байна. За
яг юм дааврын эмчнэрийг бол мэдээж холбогдоосоо гэж үзэж байгаа. Бид нар одоо төв маань юу зорж байгаа вэ гэхээр бидний эмчнэрийн багтаа болохыг зорддог. Энэ бол үүсгэн байгуулагдсан цагаас хойш эмч нартай маш одоо байгаа эмч нартай маш сайн харилцаа холбоо тогтоож идэг. Гэхдээ илүү их тийм улсын эмчнэр байгаасаа гэж айгүй хардیں۔ Тэгээ цаашдаа яагаад гэвэл бид нар энийг тогтолцоон шингээхийг хүсэж байгаа учраас яг юм улс нь өөрөө трансгендер иргэдийнхаа төлөө юм бодлого боловсруулаад юм журамтай байгаасаа гэж тийшээ зорддог байхгүй. Тэгэхээр юм улсын эмнэлэгт ажилладаг дааврын дотоод шүүрлийн эмч нарч байд юм уу? Хаалгаа хийдэг, мессеж ажиллбар хийдэг эмч нарч байд юм уу? Тэдрийг ягаасаа гэж холбогдоосоо гэж хүсдэг. Бид нар бол сэтгцэн эмч, дааврын эмч, мессеж ажиллбарын эмч, эдгээр эмч нарыг бол одоо ирж хайж ингэж харилцаа холбоо тогтоохыг бол хичээдэг. Холбогдох байхаа. Тэгээд ерөөл батар шиг. Тэгээ уг нь бол манай нэг юм чи хэлж байгаагаар нэг одоо Ирландд гэж өөрөө хэлсэн баха. Нэг трансгендер хүний одоо бүтэн хүүсийн шилжилтийн одоо процессыг бүтэн эмчнэр шийддэг гэж байгаа байхгүй. За энэ хүн бол үнэхээр трансгендер хүн байгаад байна. Энэ хүнд одоо сэтгэл зүй талаас нь ямар өөрчлөлт гарах юм? Бие махбод талаас нь ямар өөрчлөлт гарах юм? Дотоод шүүрэл талаас нь ямар өөрчлөлт гарах юм? Тэр зүрхэн дээр нь ямар өөрчлөлт гарах юм те? Энэ болгоныг эмчнэр ярилцаад энэ хүнд ингүүл хамгийн аюулгүйгээр эрүүлэр хүссэн үр дүндээ хүрэх юм байна гэд тухайн хүнд ийм эрүүл мэндийн төлөвлөгөөг нь гаргаж өгдөг гэж байгаа байхгүй. Тэр бол хамгийн зөв. Уг нь бол байх ёстой. Одоо хүүсийн шилжилт хүсэж байгаа хүнд байх ёстой юм эрүүл мэндийн үйлчилгээ байгаа даа. Тэгээ өнөөдрийн Монголын нөхцөл байдалд бол одоо төвл одоо нөгөө хараа өөрсдийн биеэр одоо туршиж туулсан юмараа л дараа үедээ илүү аюулгүй байгаасаа урт удаан жаргалтай амьдраасаа 50 амьдраасаа гэсэндээ төлөвлөгөөг нь бид нар өөрсдөө гаргаж өгч юм л доо. Тэгээ чадхаараа эмч нартай холбож өгвөл. Тий. Өмнө бол тийм байх ёстой байд юм билий. Сэтгэл зүйч нарыг бас аягүй сайн холбогдоосоо гэж хүсдэг. Дааврыг бас сэтгэл зүйн тал дээр өдөрдох аргагүйгээр бол өөрчлөлтүүд явагддаг гэж байгаа. Гэтэ миний хувьд бол жаргалтай мэдээж төлхөө. Одоо даавар хэрэглэхээс өмнөх миний сэтгэл зүй, дараах сэтгэл зүйрийг харьцуулах юм бол бүр тэнгэр газар шиг. Одоо бол би илүү жаргалтай, өөрийнхөө инээж чадж байгаа, ярилцаж чадж байгаа, найз нөхөдтэй болж чадж байгаа. Өмнө нь бол тийм ч юм байхгүй, бүр депресс нэвсэн шүү дээ. Тэгэхээр тэр депресстэй үедээ туулсан тэр травмаг одоо ил гарч ирэх үед нь би яаж тэмцэх юм те? Тэр бүх зүйлтэй нь бас зөвлөд өгчих юм туршлагатай сэтгэл зүйч бол ховор бас бараг байхгүй гэж хэлж бол. Тэр туршлагачхийн тулд бас холбогдоосоо гэж хүсдэг. Монголд бол тэр дааврын эм нь байдаг юм уу? Дааврын эм байхгүй. Байдаг байсан юм билээ. 21 он болтол Нибидо гэдэг Монос гэдэг эмийн сан оруулж ирдэг байсан. Тэгээ яагаад татгалцсан юм бэ гэсэн чинь үхэн амын зах зээл нь өрөхгүй. Тодорхой хэмжээний одоо орлого олцсон байх ёстой гэж 10 жилээр гэрээ хийсэн юм байна л та. Гэтэл 10 жилийн дараа тэр орлоготой хүрч чадаагүй болоод гэрээгээ цуцлаад аваад явсан юм бэл. Тэр бол мэдээж манай LGBT үеийн ажил байсан. Нөлөөлж оруулж ирээд эмчнэр нь үйлчлэгээ авах одоо трансгендер болны үйлчлэгээ авах боломжгүй нь бүрдсэн байсан. Тэр одоо хүмүүс гадны байгууллага руу гадагшаа явж ийж. Тийм, гадагшаа явж ийж одоо тухайн гайлын зөвшөөрж байгаа тоо хэмжээгээр авч урж ирж байгаа хгүй эмчийнхаа бичгээр харуулад тийм байна. Ер нь хүүсийн шижилтэнд ороод тэр дааврын ийм эмчилгээ хийлгэж байгаа. Эмчилгээний цаашаа за дааврын тийм эмчилгээ гэж сөрөг нөлөө байдаггүй. Сөрөг нөлөө мэдээж тодорхой хэмжээнд байна. Одоо эм болгоныг хэрэглэхэд сөрөг нөлөө байдаг шүү дээ, тий. Толгойн эм угад хүртэл сөрөг нөлөө байгаачлан дааварт бол мэдээж тодорхой хэмжээнд байна. Тэр нь тийм учраас бид нар одоо эмчнэрийн хяналтанд байдаг. Тэр нь бол цус одоо цус нь мэдээж өөрчлөлт гарна. Тэгээ дотоод эрхтнүүдэд тодорхой хэмжээний одоо хэмжээ нь өөрчлөгдөж. Тэгэхээр тэр зүйлсүүдээ бол хяналтанд байлгахын тулд эмчнэр дээр айгуусан шинжилгээгөө явж байхад бол асуудалгүй. Харин эмчнэртэй итгээд одоо би бол жишээ нь 6 сард нэг удаа цус шингэлэх юм уудаг ч юм. Тэгээ миний зүрх хилэг бүх юм бол зүгээрээ нэрүүлэн гэдэг ч. Тэгэл цусаа шингэлэх
тэр имээ 6 сарда нэг удаа очиж үзүүлээл хяналтандаа байлгал зураг мураг юмнуудаа авахлал тэгэл явчихдаг. Тэгэхээр эн чинь хяналтанд байх хэрэгтэй. Тийм хяналтанд байх хэрэгтэй. Яг 6 сарда нэг удаа тогтмол уг нь бол за үгүй маа санхүүгийн боломж байхгүй байлаа гэхэд жилдээ нэг удаа заавал ер нь бол нэг зүрхээ үзүүлээд шинжилгээг өгөх хэрэгтэй. Цус даавар юмнуудаа хэмжүүлээд явах хэрэгтэй. Тэгээд тухайн эмчийн санал болгосон имийг яг цаг тухайд нь бүтэн ууж дуусгаал явж явах дуг нь бол ямар ч аюулгүйгээр хүссэн үр дүнд хүрэх боломжтой байхгүй юу? Тийм ээ. Одоо бол транстов яг энэ зорилттой бүлэгтээ чиглэж байгаа ажил юу вэ? Одоо зорилттой бүлэгтээ чиглэж байгаа манай ажил бол мэдээж дааврын талаар үнэн зөв мэдээлэл өгөх, тэгээд өөрсдөө хариуцлагатайгаар энэ дааврын хэрэглэх. Яг л яг бид нар л чиглэсэн бүрэн эмчнэрийн баг одоогоор хараахан бүтэн бүрдээгүй шүү дээ. Тэгэхээр бид нар л өөрсдөө санаа тавьж өөрсдийнхөө эрүүл мэндийг одоо анхаарч урт удаан наслахаа бодохгүй юм бол одоо өөр хүмүүс бол бодохгүй шүү дээ. Тэгэхээр яг тэр тал руу чиглэж бол ажил хийхийг ер нь бол зорж байна. Тэгээд хийгээд явж байгаа. Эмч одоо эрүүл мэндийн салбарт бид нэр бодтой нөхцөл байдал юм байна. Энэ эдгээр имлгүүдэд дээр очиороо ийм хугацаагаар ингэж байгаараа заавал хариуцлагатай та ингэж одоо шинжилгээнд хамрагдчихэж энэ дааврын шилжилтээ эхлэх ёстой. Хүүшийн шилжилтээ эхлэх ёстой. Ийм боломж байгаа шүү. Ийм боломжгүй байгаа шүү. Бүр ингэ бодтой зөв мэдээлэл хүргэх гэхийг бол маш их зорж байгаа. Тэгээ мэдээж маш их сэтгэлээр гутарсан хүмүүс бол орж ирнэ. Тэдгээр хүмүүст бол аюулгүй тайван орон зайг нь бүрдүүлээл тиймэрхүү байдлаар явж байгаа да. Тэгмээс цаашдаа бол маш том амбиц бол гарцсан байдаг. Гэтэ өнөөдрийн хэрэгцээг нь ингээд чадгаараа өгөөд явж байгаа гэх юм уу. Гадны болоо одоо энэ олон улсын байгууллагуудаас дэмжлэг тусламжийн үйлчилгээ байдаг. Олон улсын трансгендер хүмүүсийн сан гэж бол байдаг. За тэр сан нь яаж бүрдсэн юм бэ гэхээр мэдээж яг дэлхийд даяар трансгендер LGBT олон нийт байгаа. Би биенийгээ хаасайг гадуурхаг гэж ялуулангаа дурч байгаа ойлгодог учраас би биендээ боломжтой нэг ингээд сан босгоод хөрөнгө босгоод тэгээ боломж одоо санхүүжилт тусламж дэмжлэг хэрэгтэй байгаа улс орнууд руу бол төсөл бичээд ч юм уу те ямар нэгэн байдлаар хүсэлт ирүүлсэн хүмүүстэй яг үнэхээр тулгамж байгаа бүрэн энэ хүмүүст ингэж дэмжлэг хэрэгтэй байна гэсэн хүмүүст бол өгөөд явуулж байдаг. Тэгээ бид нар бол үүсгэн байгуулсан цагаас хойш олон улсын транс сангаас бол дэмжлэг авч одоо үйл ажиллагаагаа арай доктортой тий орон зайтай авч явчихсан. Одоо бол бид нар өөрсдөө хөрөнгө босгоо явж байгаа. Тэгээ манай Монголын эмэгтэйчүүдийн сан бол бас дэмждэг. Орон зайг маань одоо офис одоо туризмаар нь тусалдаг ч юм уу тий тиймэрхүү байдлаар. Тий. Таанхуул нэгдэлтэй манайх чи шууд бас юутай байгаагүй маа төсөлтэй байгаагүй. Тэгээд одоо мэдээж плак бол би дурдах ёстой гэж бодож байна. Анхуул та плак юм захирлээсээ та биднэрт бол боломж олгож исэн. Яасан бэ гэхээр энэ орон зайд энэ одоо орон зайгаа ашиглаад өөрсдөө ингээд драга шоугаа зохиогоод таксаараа ингээд өөрсдийнхөө тэр хэрэгтэй байгаа үйл ажиллагаануудаа зарцуулаарай гэд бидэрт бол 7 хоног болгоны нэг өдрийг өгч байгаа нь бид нар 7 хоног болгон трансуудаа ингээд эдгээр мэдээллүүдийг өгөхөд бол дөнгөж байгууллагатай явж байгаа хүмүүст бол маш их нэмэр болж ирсэн. Тэрнээр бол маш их баярлалаа. Тэгээ хөрөнгө босон гэдэг чинь өөр бас тийм чанга юм билээ. Дөнгөж шин захирлын хувьд бол хамгийн хэцүү тэр юм билээ. Одоо транстов хаана байрлаж байгаа? Манай транстов бол хүнсний нэг Тэнгис хоёрын уулзалт дээр байдаг байранд байрлаж байгаа. За яг холбогдоод нарийн мэдээлэл одоо хаяг авахыг хүсвэл Transfer Unity гэдэг Instagram байгаа. Бас Facebook байгаа. Тэгээ тийшээ холбогдоод хаяг мэдээлэл аваад хүргэж болно. Хаягийн энэ доор оруулчих та нар сонирхол дагаж үзээрэй. Асуудал байгаад байт юм байна. За асуудал нь ч одоо юу юм бэ? Хүмүүс тэгээд байна л да нэг tomboy гинүү. Тий. Энэ нэг юм андуурлын нэг юм байгаад байт юм шиг байна. Энэ нь
одоо яаж ялгардгийг ингээл асуухаар би томбой гэхий өнөөхөөс нь асуухаар би транс эрэгтэй хүн байна гэдгийг Тэгээ харахад болохоор тэгээ ингээ харахад болохоор хоёулаа нэг адилхан юм. Тийм. Одоо нэг хоёулаа биологи юусэн нэмэгтэй хүртлөө өөрийгөө илэрхийлж байгаа нь эрэгтэй байгаа юм шиг тийм. За мэдээж маш том ялгаатай. Тэгээ хүн зарим үзэж байгаа хүмүүс нь томбой гэдгийг ойлгохгүй ч магадгүй ч тайлбар хэлэхэд бол томбой нь болохоор одоо стил гэж болно. Хүүсний илэрхийлэл гэж хэлж болно. Одоо зүгээр өөрийгөө авч явж байгаа байдал нь одоо нийгмийн эр жендер гэж ярьдэн штэ. Одоо иршүүд гэд нийгмийнхаа ярьдаг. Тэгээ иршүүдээр авч явж байгаа эмэгтэй хүн юм зүгээр стил нь л өөр. Тэрнээсээ өөрийгөө мэдэрч байгаа эмэгтэй одоо ямар нэгэн байдлаар даавар хаалганд орох сонирхол байхгүй, энэ талаар сонирхдаггүй, зүгээр л стил имижийн сонирхдаг. Тийм харагдцсан сонирхдаг гэх юм уу? Трансгендер эрэгтэй болохоор бүр яг мэдрээд байгаа байхгүй. Бүх 3 настайгаас эхлээд те ээж аав нь ямар тоглоом авч өгөхөд нь өгж байгаагаас эхлээд маач юм UP хүмүүс, палажиг хүмүүс ихтэн би бол амар дургүй. Тэгэл өвчээр өмсөг чинь ёо. Зүгээр ээж нь зүгээр чамд өмсгөл зүгээр ээж нь харчий гэл өмсгэн зэ. За маа харцсан уу одоо тайллаа. За хоёул ингээ хальт тийш орч идэр, ийш орч идэр гэл давал. Яваад тэр мэр бол ёо шүү дээ. Гэх мэдчлээд нэг 5 гуцалтай байдаг трансгендер хүмүүс. Тэрүүгээр бол маш том ялгаатай шаардлага. Ингээ хальт харахад төстэй юм шиг харагдаад байгаа юм. Мэдрэмж нь өөрийг харж байгаа, авч явж байгаа байдал нь шал өөр. Ялч өөр. Гадны улсуудад байна л да. Судалгаа. Тухайн улсын хүн амын тэдөө одоо илгийн цонх байна. Цонхын цонх гэж явдаг юм байна. Трансгендер. Транс хүмүүс. Тэгээ энэ судалгаа байдгүй хэдэн хувь нь гэж явдаг юм бэ? Одоо улсын хэмжээнд. Тийм 1% гэж явд юм байлээ. Одоо LGBT хүмүүс маань бол тухайн улс бүрний 10% нь байдгаа гэд одоо дэлхийд дээр бол судалгаагаар бол гараад ирсэн байгаа шүү дээ. Тэгмэд тэр 10%-ийнх нь 1% гэж явдаг юм байна. Цонхийн цонх. Трансгендер хүмүүс тийм. Тэгээ нийгэм мэдээлэлтэй болохын хэрээр одоо бид нар чинь даяаршаад интернетээс аюулгүй мэдээлэл авдаг болж штэ. Тэрний хэрээр өөрийгөө таньж өөрийгөө ил гаргаж байгаа трансгендер хүмүүс маань одоо өөрөөрөө амьдарч байгаа хүмүүс маань бол одоо илүү олон болж одоо өөрөөрөө тайван болж эхэлж байна те. LGBT хүмүүс маань ч гэсэн тэгж эхэлж байна. Тэнгүүт энийг нийгэм харахтаа эднэр өстой барууныхныг дуурайгаад те өөрсдөө өстой брэнд дагаад байна магаад байна гэх. Тэгээд идэм байлээ үгүй. Гэтэл энэ ч үгүй төрөл юм байсан мэдрэмж харин ч ингээд мэдээлэлт болох ярээр өөрөөрөө тайван болж ирж байгаа хэлбэрл байгаа юм л та. Тэг уусаа айлч улсад трансгендер хүмүүс байж л. Тэний одоо хүлэн зөвшөөрсөн байхгүй. Эмэгтэй хүмүүс байдаг. Сексгендер эрэгтэй хүмүүс байдаг. Трансгендер хүмүүс байдаг. Тэгээс интерсекс хүмүүс байдаг. Тэгэл энийг л энтэйгээс эвлэрхээс өөр аргагүй байхгүй. Тий. Харин зинтлэр зөв мэдээлэл авч явах тусмаа уг нь хэдүүл хамтдаа эвтэй нартай сайхан амьдарчих гэдэг юм л та. Бас нэг нэмж одоо мэдээлэл өгөхөд хүмүүс ингээ трансгендер гэхээр шууд толгой дотор ингээ мис засал даавар тэнийг бол миний хүүхдийг уруу татчихна нэг бол нойлын тэмдэглэгээ ч юм уу тийм л юм бодоод байдаг. Гэтэ ингээд трансгендер хүн болгоно одоо даавар ирлээд мессежлборт ороод өөд ингэ трансгендер хүн энэ дэлхий дээр төрж байгаа зорилго нь ерөөсөө тэр биш шүү дээ. Яг л хүн шиг л нийгэмшээл амьдрал гэр бүлтэй болол тайван жаргалтай амьдрахаар адилхан л хүн яг тийм л зүйлийг хүсэж байгаа. Гэхдээ өнөөдрийн тогтолцоо нийгэм бидрийг ямар байвал хүлээж аваад байна вэ гэхээр одоо шинэ би одоо ингэ ярьслага өгтөө нарийнхаа олоотой урт төстэй мөртлөө би эрэгтэй хүн би өөрийгөө эрэгтэйгээр мэдэрдэг гэвэл нийгэм хүлээж авахгүй байдаг байхгүй. Харин өнөөдөр даавар хэрэлцэх учраас өөрөөрөө амьдарч чадж байгаа учраас өөрийгөө илэрхийлж яриа сурцсан байгаа болохоор нийгэм энэ трансгендер эрэгтэй хүн юм байна гэж хүлээж аваад байгаа байхгүй. Тэгэхээр
трансгендер хүмүүсийг ер нь бол байгаагаар нь хүлээн зөвшөөрч авахт нь тусалдаг одоо нийгэм рүү очиход гүүр болтой зүйл нь даавар мессежлбэр ялч болцоод байгаа юм. Тэгээд нийгэм өөрөө трансгендер хүмүүст ер нь бол даавар хэрэглэхийг хэрэгэлцэн байж би чам үлэмшүүнө гэдгийг хандлагаараа харуулж иддэг. Тэгээд даавраа хэрэглээгүй ч юм уу мессежлбэрт ороогүй магадгүй тэрний цаана санхүүгийн шалтгаан байж болно, гэр бүлийн дэмждүү байж болно тий. Өшөө зөндөө олон шалтгаанууд байгаа шүү дээ. Трансгендер хүн болон зөвхөн даавруудаа л мессежлбэрт л амьдраад байдаг бол биш тий. Энэ сургуулаа хайтаахан төгсч гинсэн, бас нэг зөв хүнтэйгээ уулзч гинсэн, зөв найзуудтай байх юмсан, гоё ажил болоод хийч гинсэн, эхлээд нэг байр савтаа олцоод дараа нь эхлэх юмсан ч юм уу тий. Хүн болгонд өөр өөр ингэсэн шалтгаан байгаа. Хитэн настайдаач эхэлж болно. Боломжоос хамаарат тэгэхээр трансгендер хүмүүсийг бас тэр талаас нь ойлгох байгаагаар нь одоо үзэгдэх төдийд биш те тухайн хүн өөрийгөө яг яаж мэдрээд байна гэдгээр нь хүндлээд хүлээж авдаг байгаасаа гэж бол нийгмээс хүсдэг. Тэрийг бас хэлмээр. Тийм. Амьтанд бол бас их байгаад байгаа шиг байна тий. Тийм нэр тэр амар сонирхолтой юм билээ. Би нөгөө бүр амьтан байтугай бүр шавчин хүртэл байгаад байна. Тийм. Одоо манай LGBT үүсгэн байгуулагч би бол маш их шүтдэг. Анраах маань бол энэ талаар бас нэг ярилцлаганд бол ер нь байнга ярьж идэм байлээ. Одоо 35 мянган төрөл амтан гэлүүтэй LGBT байдаг. LGBT байдалтай ингэ төстэй өөрийн хүсээ өөрчилждэг. Оцон шууд жишээ нь ингээд ижил хүснийхээ оцон шуугатаа суугаад бүр хүүхдтэй болж болдог ч юм уу те. Одоо нэг Немо гэдэг нэг алиалагч загасан шүү дээ те. Тэр чинь бас өөрийнхөө хүсийг сольждаг гэж байгаа байхгүй юу? Ирвэхөө бас сольдог гэсэн тийм ирвэхөө бас сольждаг гэд. Тэр нь бол ингээд нөгөө байгалийн хөлөндөө тийм байхгүй гэж хүмүүс их яриад байдаг. Гэтэ өөрсдөө үндэ байгалийн хөл юу гэж мэддэг ч юм уу те. Үүнд бол байдаг л байхгүй юу? Бидний мэдхгүй зөндөө гоё амьдрал байдаг те. Тэр шиг хүмүүс бас аюу гоё олон төрөл. Тэгэл онцлол зарим хүмүүс ингэж өөрөөрөө амьдрахын тулд арай урт замыг туулдаг бол зарим хүмүүс нь одоо өөрийн тухтай биендээ төрсэн байдаг ч юм уу тий. Тэгээд бид нар олон янз тэгэл нэг зөвлөн шүрэл амьдарч чадал хэрэгтэй байгаа юм л. Тэгээд амтд хүртэл тэгэл гоё ивтэй нартай амьдрал шүү дээ. Өө энэ чинь гэдэг юм байна л ойлгол. Чам байгаад байна л да. Тий. Чам. Тэг хүн бол өстө өөр ингэсэн чамтай гэдэг. За. Энэ бол маш их тийм ярах сэдв. Дуусахгүй сэдв. Цаашид ярих юмнууд бол энд бол маш их байгаа. Тэгэхээр энэ дугаарыг бол энэ үрээд дуусгая. За хурж оролцуулсанд баярлалаа. Баярлалаа. Мөн энэ дугаараар мэдээж дуусахгүй сэдв. Цаашид маш олон удаа задлж ярих шаардлага байгаа. Мөн ирж яваа цаг болохоор энэ гадуур мотоциклтэй хүмүүс их явж байна. Тэгээд намайг загнаад тэдрийгээ дуугаа ойлгохгүй майлахгүй гэдэг. Одоо тэгээд дураараа ирэхээр байгаа хүмүүсийг би яалтай билээ. Дөнгөж 2 дахь дугаар хэлж гин алдаа маддаг байвал уучлаарай.